Hi guys. 1 2 3. Sorry. хоёрын гараа. За. Hi guys. Тавтай подкаст нь тавтай морилно уу? Эни байна. Hi guys. Би Hi guys. Тавтай подкаст нь тавтай морилно уу? Эни байна. сайн уу? Энд Becky байна. Hi, Yuka байна. За сайхан амарцгаасан уу? За цаанаа сонсогчдоо. Хин нэг нь сонсч ивэл сайн уу? Сайхан хэлсэн үү гэдэг. За. Хэлгээд арай л штэ. Тийм. Эхлээ жоох нэг өмнөх дуугаараа жоох ярих юм үдэлээ та нар сонсноо та нар Надад ахгүй надад тэгтээ захиа ирсэн штэ. Oh my god, тийм үү. Манай нэзүүд зүгээр нэг явсан. Бүүн шиг мэр хийгээд амар 3 гой холоотой эмэгтэй дэмжингээд тэр мэд алган бичүүлсэн л тээ. Аха. Хөрхинтэй. Түрүүчийн дугаарын заяа. Ингээл YouTube руу ингээл ороод хайгал үзэж байгаа байхгүй юу? Аха. Тэгэл ингээд дөөч мөч болсон байсан. Тэгээ баг дахин орсоор хагаад баг 10 20 үзэлтэн баг би баха. Би ч бас бараг 60-ын 3-лаа хийсэн биш үү? Би нэг хороогүй би харин цэвэр тим тоогоо гаргаж ирэх гээд Би бол бааха орсон нэг комент энэ шалгаж байна. Би тэгсэн юу? Би бараг 10-ын бол би хийсэн баха. Би ч гэсэн хийсэн бах уу. За өнөөдөр бүгдээрээ энэ дугаараараа Friends-ийн талаар, Friends-ийнхаа дуртай эпизодуудын талаар бас friendship-ийнхаа талаар ярина гэж тохирсон. За ингэ нийлээд. Харин тохиолдож нэг хүлээгээд байдаг. За та хоёр яагаад Friends-ийг үздэг вэ? За яагаад дахин үзээд байдаг вэ? За миний хувьд гэх юм бол хамгийн анх ер нь бол зүгээр хичээлийнхаа хажуугаар ч мэдгүй хийх сурах гэж тэгсэн юм бол яг анхнаасаа яг ингээд англи subtitle кино үзчихсэн. Тэгээ хамгийн гол дээр ингээд таалагдчихсан нөгөө Supernatural Friends 2 байсан. The Friends болохоор яг амар гоё өдөр тутамдаа амар үзэхэд яг амьдралт ч юм илүү дүхэм тэгээ амар гоё найзуудын хоорондын яриа ч юм уу басан үйл явдлууд нэг гоё санагдсан. Тэгээд яг үздэг байж байгаад 11 оны намар хатаа яг инка дээр ч зүгээр танил дээр тийм проект чехт очоод тэгсэн чинь таньдаг хүн одоо юу хүчлэхийн тэрэг одоо өөр хажуу байрных нь таньдаг монгол хүн байсан. Тэгээд яг надаас арай ихтэй эмэгтэй хүн байсан гэ за юу гэсэн танилцъя гэдэг. Тэгээд ороод танилцчих бас Friends үздэг. Тэгээд гэдэг. Яа тэгээд хамт үзэж амар нэгтэй юм билээ шүү дээ. Би нэгэ төвчүүлээ. Тийм. Хоёлаа нийлж үзэл тэгээд сонгож авч үзэл амар гоё санагтаад тэгээд дүнмж танилцал тэгэн готой амар сайн найзууд болоод гэтээ энэ каптер чинь хамгийн тийм сонирхолтой амьдралтай ч байхдаа 11 онд яг 9 сард анх танилцаад тэгээд тэрнээс хойш одоо ч 20 он гэдэг чинь ямар утцیں۔ Тэгэн гутаа энэ 9 жил болсон хэрнээ дундаа 4 удаа л яг бичлэн уулзчихсан. Тийм бас үед нь дандаа long distance relation friendshipтэй тэгээд Монголд хаяа 1 2 л ирсэн би тэнд нэг л очсон тэгээд танилцсан. Тэгээд яг first impression-ээр энэ шууд нэгэндээ ингээл амьдралаа яриад тэ статусаа яриад хүсэл сонирхол хобби тэгээд юу байдیں۔ Бүх юм яриад нэг орой бүр цохны тагтан дээр суусан бас гадуур нэг орой суудаа гэж. Тэ өгөөд нэг орой анхны тэрнээ танилцсан да. Тийм гоотай амир хөөрхөн Friends дуурайж хоёлоо видео хийж хадгалсан тэр нь бүр байдаг. Oh god. Тийм түүхтэй болохоор Friends яг бид хоёрыг амар юм bonding болгоод байт юм болов гэж боддог. Яг тийм. Тийм.
Би ч гэсэн Френцийг яг хизээ анх үзснээ санахгүй байна л та. Гэтэ нэг мэтгэл амар үздэг болсон байсан. Тэгээд Юкатай анх танилцаад гээд Френцийг үзэх дуртай хүн байт юм байна гэх бүр амар гайхчихсан. Тэгээд хоёулаа ч яг нэг ширээндээ суучаал яг Френцээ гаргаалтай. Тэгэл тэрнийхэн дагаа нь өөртөө бичлэг зохиож хийж мэжээл. Тэрээс аюу хөвгөлтэй байсан. Ингээд Френц үзэр ингээд угаасаа яалтчгүй ингээд бүх проблемаа мартчихдаг байсан. Хичээлдээ явж байхдаа ч гэсэн би яг дунд сургууль хахад угаасаа жоохон тийм хэцүү үед байдсан шүү дээ, тий. Яг тинейжийн. Тэгэл яг хоолоо хийчихэл. Би угаасаа нэг ганцаараа амьдардаг байсан. Тэгэл нэг хоолоо хийчихэл. Тэгэл яг компьютераас аваад үзэхэд аюу гоё байдаг байсан. Тийм тэгээд яатчгүй тэгэл яг л Friends гэдэг утгаараа ч гэсэн тэгээд яг найз нөхөрлөлийн бас их юм ойлгож авсан л да. Тэр киногоор л. Becky. Би болохоор бас яг хизээ үзэж эхлэснээ санахгүй байна. Ер нь ингээд мэддэг байсан. Friends-ийг ер нь мэддэг байсан. Гэхдээ ингээд яг анх үзчихсэн нь болохоор Монголд эхлээд зурагтаар гардаг байсан юм аа. Ингээд нөгөө Монгол орчуулгатай. Тэгэд ерөөсөө нэг ингээд яг бүр ихнээс нь ингээд дараалж үзэхгүй зүгээр эндээс нь ингээд гарч яхад нь ингээд таарч үзэхээр ингээд амар инээдтэй. Тэгээд дахиад нэг анги гарчаасаа гэж ингээд амар хүлээдэг. Тэгээд дахиад нэг анги гарангууд нь бүр баярлал ёо дахиад гарчлаа гэд. Тэгээд нөгөө Монгол орчуулгатай ингээд гарахаар чи нөгөө нэг ер нь Friends амар wild тий ингээд амар үг хэлдэг. Тэр үедээ бол ингээд ер нь амар задгаа тий. Тэгэл яг тэрийг ингээ монголоор орчуулсан ингээ үдтэй гот чин гэрийн чад юу хачин үзэх тахын сойл мойл гэж амар тийдэг заа юм. Яг ийч мэгч ээж мэгч ингээл нөгөө нэг угаас хүүхдүүдийн хажууд ингээл амар нэмх 18 яриамаар ингээл чөлөөтэй ярьдаг тийм. Тэгин гот л чи ихтэй ийм мүслээ. Тэгээ манай ах хоёр болохоор ингээ хийнээгээл үзээд тэр нөгөө нэг нэмх 18 гэсэндээ биш юу амар инээдтэй байдаг дээ ер нь ингээл жокууд нь тийм. Тэгэл амар гоё ингээ дуртай үздэг. За тэгж байгаа л дараа нэг англи хэл сурах ингээл амьдралын шаардлага амар. Ер нь Friends бол ингээл баг амар тийм ер нь англи хэл сурах тийм сурах одоо тийм юу юм а жишг кино юм а гэлтэй хүн болгоо аягүй тохиромжтой тийм тэгэл за англи хэл дээр ингээл за үзье гэж яасан чи явдггүй нөгөөх маань ерөөсөө амар инээгээл ингээл англиар за сабтайлтай үзэл аа. Тэгсэн чинь нөгөө сайн ойлгохгүй болохоор тэр чинь ингээд нэг явахгүй дөнгөж англи хэл сурч эхэлж байгаа. За нэг өсөөд нэг сизон бүтэн үзег баха. Тэгж байгаа л болсон. Тэгэл би бүр орхисон байж байгаа. Дараа нь Японд ирээд зүгээр ингээд хичээлхэн хажуугаар ингээд за Netflix дээр юу зүгээр ингээд Friends үзье гэл тийм. Тэгэл хэлүүлээл яасан чи ингээд бүр орцсон заяа. Тэг ингээд шүн мөн ингээд болж очин та ганцхан л яаж ч нөгөө 20 минут болохоор чинь ганцхан л ангуу тэл тэгэл тийм гот чи бүр ингээд амар хурдан дуусчдаг. Тэгэл дахиад үзээр аль ил ерөөсөө шүн оройг үздэг болсон. Тэгээд нөгөө Friends чи ингээд үзээд тахт нэг мэтгэл ерөөсөө ингээд айгаа ингээд ойлгодог болчдаг. Англи хэл сурч байгаа хүмүүс үнэхээр нэрээ ингээд амар тусалдаг одоо амар хэрэгтэй юм шиг санагдсан надад. Нэг мэтгэд ингээд амар ойлгодог болчдаг. Тэр үедээ баг хамгийн одоо алдартай байсан баг Chandler юм байсан юм шиг санагдсан. Chandler Monica хоёр ер нь амар нэлээд олон шоунд энэ гарсан. Тийм гарсан байсан. Тэгээд ер нь тэр үедээ ингээд одоо каст эдэрт ороод ингээд яаж тавтай гэсэн амар хурдан ингээд юм авсан. Нэг асуудалгүй авсан юм уу гэж ойлгосон. Яг тэр үед Chandler-ийн өмнөх Chandler-ийн дүрд хин Моникагийн нөгөө нэг бойфрендээс нэг нь Chandler-ийн дүрд тоглох хэрэгтэй байсан та мэдэж байна уу? Яг official-аар. Chandler-ийн дүрийг мэдхгүй. Тэрийг мэдхгүй байгаас та хоёр Моника Rachel хоёрыг солигдсон гэдгийг мэдж байгаа шүү дээ. Тэрийг Chandler-ийн дүрд нэг залуу орох байсан юм а. Тэр нь гэхдээ сүүлд Моникагийн нэг найз залуу нь орж тоглодог. Мэдэж байна уу? Мэдсэн. Кино Richard уу? Richard Richard ч тийм гоё бүрсэртэй дүрштэй. Тхийн нөгөө Millionaire Boyfriend Peter Becker гэдэг. Тэр чинь нэр аль киноны director хийсэн гэсэн блэ? Тэрийг бол мэдэхгүй байна. Iron Man-ы director гэсэн баг шүү. Тэр үү? Тийм одоо нөгөө нэг боксер найз залуу хинжээд байгаас нөгөө баян. Тийм тэр чинь Iron Man-ы найруулагч гэлүү дээ. Чөө.
Тэр нөгөө нэг хин Phoebe-ийн scientist boyfriend гэж дээ. Тэр болохоор нөгөө бас тэр чинь болохоор нөгөө хин Joey-ийн дүрд бас уулнал юу гэсэн юм шиг байлээ. Тэгээд нөгөө юу агаад failed. Тэгээд дахиж өгөөд тэр Phoebe-ийн scientist boyfriend болсон гэсэн. Гэтэ бодгоор оронд нь байсан гэхэр нэг л төсөөлөгдөж буучихгүй байгаа зү. Яг л яг яг сонгох ёстой хүмүүс нь сонгогдсон гэж бодсон шүү дээ. Тийм. Гэхдээ одоо ингээ бас бодоход л Chandler за тэгээд Rachel хоёр чинь дөнгөж 25 тайдаа ингээд эхэлсэн гэхэд бол ёо амар одоо нэг бодлын амар аттай ийм амар том шоуны ингээд нэг дүр болоо дөнгөж 25 наснда тийм ингээд ороод тэгээд чи одоо бүх амьдралынх нь баг тийм бүх амьдралынх нь баг ингээд батлан даацсан байгаас тийм Friends бол баг одоо ингээд жил болгоо ингээд 2% авдаг гэж байна тийм бүх орлогынх нь тэгэхээр ингээд өхөн хөлтлээ Friends-ээс одоо ингээд Friends-ийн одоо нэг хэсэг тийм бол амар аттай нэг бодлын тэгээд тэгтээ бас хин нэг нь байхгүй бол ийм гоё болох гэсэн юм гэж байна. Өөр хүн байсан тийм. Тэгээ хамгийн анхнаасаа яг нөгөө яг celebrity-ийн хувьд гэх юм бол Aniston байсан гэл тэгэл яг Aniston тоглосон гэл тэгэл хүмүүс амар нэг л авшруулчдаг зүгээсэн гэл тэгэл бусдын бол өөр кинон дэр нэг ингэж харж байгаагүй гэл дараа нь үзээд ингээд Friends үзээд дуусныхаа дараа гэх юм бол өөрийн тэнд явж байгаа гот нөгөө өөр кинон тоглосон байхад өөрсдийнх нь тэр киноны нэрийг хэлдэг. Жуй штэ. Яагаад юм. Тийм нэрлээ дууссан. Тийм was memorable штэ was that. Тэр нөгөө Joey-ийн тэр нөгөө Tonight дээр л аль шоунд дээр л нэг яриадсан инээдтэй юм. Нэг teenager boy ингээд амьдрал дээр одоо ингээд харчаад Joey-г амар ингээд гайхаж харснаа. Та Joey аав нь гэсэн хэлээ өмнө гэсэн. Тийм таасан гэрээ. Бүр ингээд амар гайхаж харсан гэх шиг яа. Угаасаа нөгөө жил болгоно одоо ингээд хүмүүс тэрийг одоо ингээд одоо нээж үзчих тийм Friends гэж мэдгүй байжгаад ингээд ийм шоу байд юм байна. Тэ амар дээр их хүртэл амар cool. Тийм тэгэл бүр тийм жоох хөвгтсөн тэр бүр амар юм. Хөөрхөн тий. Та хоёр өөрсдийгөө ер нь Rachel, Monica, Phoebe гурвын алинтай нь яг характераараа адилхан гэж боддог вэ? Энэ компетишн яг Rachel, Monica хоёр гэж явдаг. Ба тийм ээ. За би тэгвэл Phoebe болъё доо. Би сүлд бодсон байхгүй юу? Чинь Phoebe чи амар тийм unique ертөнцтэй шүү дээ амар тийм. Тэрийг болохоор би Yuka гэж бодоод байгаа байхгүй юу? Сүүл рүү. Харин тийм би яг бодоод яг л угаасаа тийм аюу гоё өөр гэсэн ертөнцтэй амар тийм элдв юм хийдэг. Тэгээд юу л юу хийнэ. Яа Phoebe-ийн ертөнцтэй бүр таасаа нэг тийм амар хайрмар тийм амар гоё тийм хөөрхөн байж байгаа. Тийм. Би нэг яг за тинейжер ч юм уу тий одоо нэг 20 март хүрчээсэн үе бодвол одоо яг тийм Rachel дөнгөж Нью-Йоркт ирдэг үе шиг юм уу да одоо нэг тийм одоо ингээл юм болгоно жоохон хэцүү санагддаг байсан юм болонд уйлдаг ч юм уу тий жоохон тийм би угаасаа айлын багалтай өрөө тэгээд юм нэг одоо хүч яг уу ингээ өөдрөг мөртлөө жоохон ирэхэж ирэх байсан байж магадгүй яг одоо тинейжер өдр байх үедээ тэгээд одоо бол яг арай нэг ингээ тайван юмыг нэг жоохон одоо буурсэр техник таашиж тийм жоохон нэг тэгж хүлээж авч сурж байгаа. Тэгэхээр би бол яг алинч биш зүгээр арай дундах юм болооч гэх шиг. Тийм яг нэг ингээ харангууд яг аль тийм нэг камеруудад ингээ түүгээд авсан. Моникагийн тийм, Rachel-ийн тийм, за Phoebe-гээс яг нэг тийм ч юм уу тийм тэр нь анзаарагддаг ч юм уу гэж. Тэгээ санагддаг шүү. За Эний тэгвэл хин гэж бодож байна өөрөө. Би яг талаас нь л авах юм байна. Би Phoebe-гээс талыг авах. Тэгээд Rachel-ээс Monica-гаас ч гэсэн авах. Би Monica-гаас авмаар байна. Данч авъя гэхээр надад жоохон томдоод авчаад байна. Юм ингээ жоохон perfect ингээд байх гэдэг яг жоохон өөрийнхөө ч юм уу тий. Тэр талыг нь би Моникагаас авъя гэж бодож байна.
Тийм бас нэг тийм тэгэл тухайн ч бас өөр ингэсэн ертөнцтэй бас тийм. Тэгээд яг Моника гэж хэлэхгүй. Тийм. Энийгээрээ яа. Энийгээрээ Бекигээрээ Юка гараалаа. Тийм. За нэг амир одоо ярианы сэдв байна. Тэгж. За. Би одоо энийг яг эхлүүл одоо болох хэсгээ мэдэхгүй байна тэгч. Яана. Эхлүүлээ Шууд би эхлүүлье. За Ross Rachel хоёр яг break байсан уу үгүй юу гэдэг асуултыг асууя. Яа. Тэр өөрөө They were on a break or not гэж байна шүү дээ. яг we were on a break гэдэг чинь тэр хэсгийн хамгийн гоё яг тэр момент нь бол манай хэдий wax иддэг үеэс шүү. Тэр нөгөө нэг Ross хэрэгжих үед Ross хүнтэй унтчихсан яалаа. Тийм нэг юм хар юм лээ. Нэг хар биш нөгөө нэг тайрамдчтай газрын болоо тийм тайрамдчтай. Copy тийм. Хөвөлтэй газрын хүнтэй унтчихсан юм аа. Тэгээд тэрийг нь яг тэрийг чи яаж болж мэдчихлээ. За хоёроо ингийн хоёроо ингийн. Би асуулт тавьсан. Тэгж. За одоо ингээд манай Friends-ийн 2 дугаар season дээр гардаг Ross Rachel хоёр одоо ингээд түр салдаг байгаа. Яагаад салсан бэ гэх юм бол тэр Rachel маань одоо ингээд Нью-Йоркт ирээд ингээд өөрийнхөө ингээд passion-ыг ингээд олж авах амар хүссэн. Ингээд кофе шоп ингээд зөөгч хийх нь ер нь ямар ч амьдралд нутаггүй санагдсан учраас ажил аймаар санагдаад. Тэгээд Rachel угаасаа нөгөө fashion-д ингээд амар дуртай болохоор ингээд Bloomingdale's ямар ч ордын. Тэгээд ажиллаж эхэлж байгаад нэг залуутай Ross хардаж эхлээд тэгээд Rachel болохоор угаасаа ингээд дөнгөж ажил хийгээд яг ингээд өөрөө юм чадчих ингээд амар гоё ингээд ажилдаа дуртай байсан болохоор ингээд санагдаад. Тийм. Ross ингээд цаг гаргаж чадахгүй хэцүү байсан. Тэгээд тэр хоёр ингээд айгүйх маргалддаг байсан болохоор Rachel ингээд түр заа хоёлаа break авъя гэж хэлсэн чинь Ross гомдоод явцсан. Тэгээд тэр хоёр нөгөө anniversary нэг жилийн anniversary болцсон байсан чинь тэр өдөр амар завгүй өнгөрөөд за тэгээд нэг зөндөө юм болдог байгаа. Тэр болгоныг тоохгүй шүү дээ. Тийм тэр болгоныг тайлбар тайлбар. Тийм бэлэг удаад хүрээд хэлсэн тийм. За тэгээ ямарсан break болсон байгаа тий. Тэгэнгүүт тэр өдөр ямар одоогийн шиг утас муц гэж байх хэрэгтэй. Уучлаарай чи бутаа брэдэрийг чиг мессеж чадахгүй. Тэгээ утас гар утас байхгүй ингээд яваад гисэн. Тэгээд Rachel ингээд дараа нь амар би буруу юм шлээ гэдэг мэдээд гэрлүүн зөндөө залгсан гэсэн гэртээ байгаагүй Ross. Тэгээд Ross нөгөө Joey Chandler хоёр лөө ингээд партийн дээр ингээд дуудаад нэг copy хийдэг газрын нэг охин ингээд парти хийж байгаа гэх тийм очиод байж байгаа. Тэгээд амар ингээд down байсан, амар ингээд хэцүү байсан. Тэгээд ер нь Rachel руу буцаа залгая гэж залгсан чинь Mark нөгөө Rachel дээр хүрээд ирсэн. Тэгээд Mark-ийн байгааг мэдээд Ross бүр ингээд амар дургуураад шууд уцаа ингэж тавиад тэгээд за нэг охинтой ингээд жоохон биер өдр ууж агаад тэр охинтой ингээд үнсэлтэй тэгээд нэг шөнө өнгөрөөчдөг байгаа. Тийм. Тэгээд ингээд дараа нь ингээд Rachel олж мэдээ. Тэгээд тэр хоёр ингээд бүр амар сарлалт болоод Ross болохоор тэрийг юу гэж хэлдэг гэхээр бид хоёр болохоор break бид хоёр түр салцсан байсан болохоор энэ бол хамаагүй. Одоо хамаагүй ч хин хайшин. Бид хоёр салцсан байсан. Би чамд гомдсон байсан гэдэг. Rachel болохоор үгүй. Одоо break байсан болохоос энэ чам чи хүнтэй унтах одоо эрэхтэй гэсэн одоо өөр хүнтэй ингэж явах эрэхтэй гэсэн үг биш ээ гэдэг. Тэр хоёр амар зөрчилддөг те. За энэ дээр ингэж хүмүүсээс хоёр байр өөр байсартай гэж явж чинь юм тэр тал дээр яг ингээд паузлах хугацаанд өөр хүнтэй ер нь очиж уулзч олно гэж бодож байна уу? Паузлах хугацаа гэхэл салсан гэсэн үг юм уу? Үгүй шүү дээ. Яг ийм илэрхийлэмжлээд байдаг шүү. Хоёулаа болиг гэдэг бол яг нөгөө бүр энд авчихсан. Тэ тийм түр завсарсан дэр юм шиг байна гэж хийхдээ гэхдээ энэ жоохон complicated бод санагдаад идэв. Байх буцаад нийлэх ч юм уу нийлэх сэтгэл буцаад нэг break болчихснаа буцаад дараа нь эрэхтэй өгөх. За түр завсарчлаад буцаад нийлэх юм байна. Тэгэхээр амар. Явтан Ross бол жоохон түрэгдсэн л дээ. Тэгвэл Rachel-ыг угаасаа л яг ийм айлын хүүхэд ийм амьдралд өнгөж орж байгаа тий өөрөө бол цаа чинь бүр PhD хүн амьдрал өөрөө ганцаар амьдраа сурчсан тийм тэгэл бодож яхад ингээд нэг талаараа бас ойлгох нь зөвлөлтөө тэгээ тийм компанид бас нэг гэл ажилд орсон тэр чинь зөвхөн карт зураал явдаг байсан юм ихтэй тэгээ ингээд орж яхад ингээд тий бас жоохон support өгөх хэрэгтэй хаа. Би тэгээ жоохон ярилцаад манай хоёр ер нь нэг баг ярилцдаг шүү дээ. Тэр pregnant болдог дээр ч гэсэн бас хэцүү л ярьдэн шүү дээ. Бас нөгөө зүйл ширтсэн аа. Тийм болохоор угаасаа ер нь л
хүн төрөлхтний хамгийн том зүйл чинь харилцаа юм чинь. Тэгэл харилцаагаараа яадаг ч гэсэн үг хэлээр ойлголцоод бүгдийг нь илэрхийлээд миний талаас юм байна. Би бол тэр үедээ ингэж бодъё. Би ингэсэн бол чи тэгсэн байх ингээд харилцаад ойлголцсон бол одоо тэгвэл ингэж ямар нэгэн гаргалгаанд хоёулаа хамтаар хүрч ивэл айгуу зөв. Тэгээ юу гэж бодож байна? Дараа нь бол Миний бодлоор аль алиндаа л авах гэж бодож байна. Угаасаа тэгээд яг салгаж байгаа бол яг тухайн хүмүүс тэгээд сайн би бинтэй ярилцаж ер нь шийдэлд хүрэх хэрэгтэй гэж бодож байна да. За тэгвэл та хоёр одоо ингээд reach-ийн орнд байсан бат. Одоо яах байсан бэ? Одоо ингээд бүр гантраас мэддэг шүү дээ тий. Тий та хоёр яах байсан бэ? Адилхан л одоо ингээд гэж юм. яах байсан. Тий ер нь ямар шоу үйлс гарах байсан бол мэдгүй. Нөгөө би бас гэж боддtiin маа. Одоо харилцаан дээр үүсэж байгаа юм яг ингээд тухайн үеийн ингээд зүгээр нэг моментийн дээр би энэ таашаал гэж байгаа шүү дээ. Тэгээ сэтгэлийн таашаал гэж байгаа. Тэр хоёр ч өөр болохоор ингээд нэг удаагийн угаасаа чинь нөгөө хүний natural instinct тахгүй юу? Бүр цаанаасаа л угаасаа эрэгтэй хүн ч юм уу эмэгтэй хүн өөр нэг юм угаасаа ингэж татагдах нь тий. Өөр тийм проектны болохоор нэг удаагийн тийм тэрнээс болоод ингээд амьдралаас үргэлээгүй эсвэл ямар нэгэн тийм sacrifice гаргаагүй бол нэг удаагийн тийм юм бол угаасаа боломжтой л гэдэг. Чи уушна гэж бодож байна уу тий? Тийм би бол тэгж амар уурлахгүй зүгээр яадаг л хайрын сэтгэл нь одоо яг зарцуулах хайр ч юм уу битэрийн цааштай амьдралын одоо төлөвлөгөө ч юм уу те битэрийн цаашдын юмнууд нь яг ойлгомжтой мэдээлэлтэй битэр хайртай гэдгийг нэг нэгэндээ хайртай гэдгийг мэддэг бол тэр бол нэг асуудал биш ээ. Би ч ихэндээ ойлгохыг хичээглэх. Гэхдээ бас жоохон хугацаа авах байхаа өөртөө. Тийм. Гэхдээ яг уучлална л та. Уучлална л гэж бодож. Тийм. Гэхдээ яг бас л эн чинь яг бодит амьдралаас гэл үзэхээ бас л нэг хүнээсээ хамаарж байгаа юм л да. Бид нар болохоор яг дэлгэцийн юунаас ингээ харангуйтаа Rose-ийн хийдэг бүх үйлслүүдийг мэднэ, үйлчлээс гаргаж байгаа attitude-ийг мэдтээ. Хоёулаас ингэж байгаа бас тухайн яг момент тэгэнгуутаа бас хүнээсээ айгүй хамаарна. Үнэхээр надад сэтгэл гаргаагүй ч юм уу те. Эсвэл ийм байгаа тэр харьцаа өнөө болоогүй загтын дөөр ингээл бүр хүнтэй явсан ч юм уу ийм болсон бол бас үнэхээр окей end up хийгээд бас тэр амар шууд бах хэрэгтэй. Маш үнэхээр яг мэддэг байгаа тохиолдолтой болоод нэг хэлдэг байгаа шиг өөртөө ч гэсэн жоохон хугацаа өгөөд үнэхээр би юм байна уу тийм байна уу юуг алтахаар байна юуг олохоор байна гэдгийг харж агаад бас ер нь ирээдүйдээ юу цааш та тий тэрийг бодголах. Бэки юу гэж бодож байна? Би нөгөө бас жоохон уучлахгүй байж магадгүй. Би юм тийм жоохон only one гэж хэлэнцийн орд нэг жоохон амир ус сандаг. Тийм жоохон тэр би угаасаа одоо харилцааны тал дээр бол гуравдагч одоо юу гэдэг тийм нууц амраг гэдэг юм уу араа тавьдаг юм уу хууралт тэр юмыг одоо аюу эсрэг байр суурьтай байдаг гэхдээ байж за бүр ингэж байдгүй юм гэж ярьж болохгүй те байдаг те гэхдээ байж болохгүй гэдэгтээ ойрхон байдаг гэх юм уу да угаасаа байж болохгүй хүлэн зөвшөөрч болохгүй гэдэг тал дээр байдаг болохоор ер нь бол хэрвээ гэхдээ бүр гэр бүл алдсан хүмүүс байдаг шүү дээ гэр бүл болоод алдсан хүмүүс байдаг. Гэхдээ гэр бүлээ буцааж ингээд нөгөө нэг эвлэрүүлэхийн тулд буцаад гэр бүлээ хагаралдуулахгүйн тулд уучладаг. Тэр хүмүүсийг бол би яах үзүүлэн зөвшөөрдөг. Гэхдээ тийм. Гэхдээ яг ингээд нөхцөл байдлаасаа л болох. Гэхдээ би эхэндээ бол баг ингээд уучлахгүй дуусгах. Магадгүй төрлийн хүн гэж бодож байна өөрийгөө. Тийм. За дараагийн асуулт хинд байна. Сонирхолтой асуулт. За надаа та хоёр хинтээ суугасан бэ? Ross, Chandler, Joey. Яг энэ гураваас юу? Эсвэл нэгнээс нь ингээд талаас нь ингээд авах юм уу? Эмэгтэйчүүд нь орох юм байна. Үгүй. За гурван эмэгтэй. За гурван эмэгтэй. Эмэгтэйчүүд орох юм болохгүй мэн. Гурван эмэгтэй. Угаасаа Chandler юм биш дээ. Йоо. Бас лагаас хүрээд ирэхээр нь амар баярлалаа юм. Ross тэг хүүргүй ягаад хүүрх мэд юм аа. Үгүй. Жаахан манайг тийг жаахан. Үгүй яг л diagnose уусаа яг л нэг тийм бодоо сүүн тижээлсэн гэдэг жаахан шүү. Тэг дантаа мэдэн хамгийн сүүлд Ross очинтэй амир хөөр. Тэр нөгөө нэг Monica Chandler хоёрыг харсан. Стопор юм байна тийм. My sister and my best friend. Чикний өмнөх нөгөө сэндвичний ирүүл иддэг үстэй. Тэгээд арай хийж бодож бичсэн чинь.
Хараа. Гэтэ тэр үедээ Росс ингээд жоохон өрөвдөлттэй тий. Угаасаа ингээд сэтгэл санааны хувьд амар депресд гэсэн байгаа байхгүй тий. Хоёр дахь marriage нь ингээд юу болцсон. Одоо ингээд фейлсэн байжсэн чинь одоо ингээд ажил дээр нь ингээд одоо сэндвичийн идэлэн хэдэр гэл ер нь ингээд амар ингээд хэцүү цаг үеийг ингээд амар даун туулж ирсэн үе гэдэг ер нь өрөвдөл нэг бодлын өрөвдөлттэй мөртлөө амар ингээд фанигаар харуулсан. Тэгээд нэг юун дээр Chandler Monica хоёр гэрэлтэн штэ. Тэгээд яг нэг зураг авалтан дээр нэг Ross ирчээл амар хайр үргэлж. Тэр Яа зөв хүний ханы зөв хэлсэн. Чиний partner lesbian shit. She's drunk. No one not drunk жилээ. On your first try. Тэр хүүхэн тий. Дад бүр Chandler дээр юусэн. Би бас Chandler хаа. За. Хамгийн хүйсэн анги. Уйлсан. Яг тэр emotional бол яг ээлжлэл явагдсан юм шиг бай. Өөр яг миний хүлээж авч байгаа талаас ингээл байнгут энийгээл хараас нүүлээд баярлаад тэгснээ ингээл сэтгэл тогтлоод ч юм уу тэр emotional болохоор бүр яг нэг анги дээр ч гэсэн мөн рүү ч гэсэн илэрдэг баг. Гэтэ би тэр яг Phoebe хөрмөө яж хахлаа амар уйсан. Яг маркетинг танаасаа бүр нэг юм бүр төвшөг тулахтай амар дулаахан гэсэн хүмүүс амар independent хүн байхгүй яг аваа явчмаар. Тийм. Бэкти. Миний хувьд гэвэл хин хоёр дээр уйлсан. Одоо санаа гэвэл би нөгөө Chandler Monica хоёр хүүхдээ олж чадахгүй гэдэг юм мэдэх үед бас уйлсан. Тэр ингээд амар хэцүү санагдчихсэн. Тэгээд ингээд намайг уучлаарай гэсэн чинь намайг ч гэсэн уучлаарай гэд тэр хоёр ингээд тэр хоёр хоёулаа ингээд боломжгүй мөртлөө ингээд одоо нийлээд тэр хоёр хамт байх нь нөгөө бэбитэй болж чадахгүй нь ингээд амар хэцүү санагдаад. Хоёулаа тустай хүнтэй бол ингээ боломжтой байдаг шүү дээ. Тэ. Тэр нь ингээд амар ингээд бас уйлуулж байсан. Тэгээд бас нэг өөр юм болохоор нөгөө Joey ингээд Rachel ингээд би чам тайртай гэдэг ингээд хэлдэг шүү дээ. Тэр үед бас ингээд жоохон уйлсан. Тийм. Тэгээд нөгөө Rachel болохоор ингээд намайг уучлаарай гэдэг ингээд хэлдэг шүү дээ. Тэр үед ингээд бас жоохон ихэд крашлаад Rachel юудаг уу? Үгүй гэдэг үү? Биш нөгөө хоол тийм. Хоол идээд ингээд ресторанд хэлдэг штэ. Тийм. Тэр үед ингээд Joey ингээд амар ингээд яг чин сэтгэлээсээ ингээд байсан юм да. Joey ч өөрөө ямар хүн бэлээ тийм. Нэг жаад яг тийм дасаж дуурлаад бүр яг тэр моментууд нэг бодогдоод ингэж хийсэн хоёр. Тийм. Тэр үед бас жоохон ингээд сэтгэл хөдлөөд ингээд жоохон уйлдаг юм да. Угаасаа нөгөө Rachel өөрөө ингээд уйлдаг штэ ингээд. Ингээд уучлаарай гэдэг. Тэгээ тэр үед бас ингээд жоохон уйлдаг. Тийм. Phoebe-гийн triplet төрүүлдэг хэсэг ч амар өрөвдөлттэй тий салдаг. Тэр бас жоохон уйлж байсан. Зөндөл момент үтсэн юм дөө. Би болохоор нөгөө яг Ross одоо сая ярьсан шүү дээ. We were on break гэдэг. Яг тэрэн дээр Ross ингээл амар сүгдөөд ингээл уучлахгүй байдсан шүү дээ. Яа тэрэн дээр би амар үйлжсэн санаад байна. Тэр амар тий. Rachel бүр амар хатуу байсан те бүр зин дээр. Амар хатуу байсан. Би Rachel тийм амар байна гэж юусаа бодоо. Тийм. Йоо энэ гар энэ зүрх гэлтэй ёо. Тэрсэн бүр яа одоо тийм Instagram дээр ингээд арталтан 100 муу өгсөн байл. За тэгээл бүр дуусаад тийм. Арталтан амар 100 муу хийсэн. Одоо ч бүр алдаг болсон байл. Тийм. Дааж уйлал үзээд ам чи ёо. Тийм тэгээд би чамаа одоо ерөөсөй танихгүй байна гэхэлэр Rachel амар хатуу гэхэлээ. Тэгээд нөгөө вакс идчихсэн 3 бүр амар хачин байдлаа болсон. Тэгээд дараа тэр Rachel-ийн famous line I took off the plane. Тэр асгай тий. Тэр бүр зүгээр. Гэхдээ амар хэцүү штэ. Яг нөгөө хятадаас нөгөө найз хүнтэй болоод ирдэг амар толгой зүгтсэн байсан чинь тэр амар сонин хүлээ. Тэр Chandler нэг хайртай гэдэг нь хэлээд амар сандардаг тий. Кристал доо. Амар сандрал. Тэр хоёр хэсэг юм байна. Тэндээс байгаа л та.
Та хоёроо одоо За, бодит тэгээ. амьдрал дээр штэ Joey-тэй ингээд таарсан бол Joey-тэй ингээд одоо Joey таар ингээд how you doing гэж удаа асуув штэ. Зэтийн хөө гэж. Тэгээд ингээд Joey-тэй hang out хийх уу явах уу Joey-тэй. Би явахгүй. Of course. So fun. Joey Friends Center дээр мэдхгүй бай. Ерөөсөө мэдхгүй. За тэгээд нэг тийм залуу одоо жоохон Италийн гаралтай. Ингээд тийм жоохон ингээд одоо UN хоёлаа ингээд гадуур хом гэвэл яг уу Joey шиг залуу шууд гарна. Яа буруу шүү. Би гарах гэсэн юм аа. Би ч гэсэн гарах. No doubt. Гарах бүх авах. За тэгээд өөр гоё Фрэнсийг ургуулад ярих юм гоё асуулт байна. Хоёрт надад нэг асуулт байна. За чам тий. За тэндээс нь шууд хоёр юу боддог вэ? Эмэгтэй хүний дунд цэвэр нөхөрлөл байдгүй. Тэрэн дээр юу гэж бодож байна? Хоёр тим найз байсан уу? Яг цэвэр нөхөрлөл байдгүй. Тэ? Зүгээр найзууд. Аха. Бэна. Одоо байж гинэ. Яг. Ямар ч тийм feelings одоо тийм crashlах тийм юм байхгүй гэж юу? Уг надад бүр илүү care болт юм шиг санагддаг шүү дээ. Нөгөө нэг тийм одоо хараат байдлаас арай өөр. Тэгээд тэгсэн мөртлөө илүү careлдаг бүр юм яг тийм soulmate шиг байдаг юм. Тэгээд яагаад ч юм чи яг эмэгтэй хүнийхээ нүдээр харж байгаагүй гэж юу? Ямар нэгэн моментод үгүй. Яг хоо ингэж миний найз сайхан залуудаа харсан тэгвэл залуу юм да. Тэр чинь ингээл өөр хүмүүс ингээд заримдаа магадгүй feel up down болсон байх хэлнэ штэ. Ийм болсон байна мэтрээ ч юм уу тэр cases хамаараа тэгэнгუთ нь бас тэгэл тэрийг ингээ support хийх маягаар ч юм уу. Гэтэл угаасаа тэгтээ нэг би миний талаас юу нэмэр impression нэртэй тухайн юм байгаа шүү дээ илэрхийлцдэг. Тэр нь цаанаас би өөрөө сэтгэлээ яг мэдчихэж штэ ингээ бодогдохтаа байна байхгүй ч юм уу тэгэнгуთ яг тухайн хүний гоо гэхдээ тэр хүмүүс талах нь одоо нэг хайртай хүндээ ч юм уу эсвэл заримдаа ч нэг амар ичээд ч юм уу ингээл тиймэрхүү байгаад хамгаалдаг байдаг. Найзуудтай юм бол шууд илэрхийлдэг гэх юм уу шууд гаргаж хэлдэг тийм болохоор тийм төрлийн шиг бол байдаг. Окей. За Беки. Би миний хувьд ч гэсэн байдаг гэж бодож байна. Гэхдээ яг яг хүний яг одоо өөрийнх нь одоо үнэт зүйл гэх юм одоо юу гэх амьдралын бодлоос шалтгааллах баг. Жишээлбэл одоо зарим хүмүүс бол яг эмэгтэй хүнийг эрэгтэй хүн байлаа гэж бодоход эмэгтэй хүнийг найзлаа гэхээр ингээд одоо яа тийм үзэл бодлогоороо ингээд таарахгүй ч юм уу эсвэл ингээд аль болох нь эрэгтэй хүний нүдээр жоохон хараад ингээд сайн болох одоо ингээд явж байдаг шүү дээ тиймэрхүү. Тэгэнгუთ ингээ нөгөө охиндоо хэлчихэд ингээ зайгаа барьдаг ч юм уу. Эсвэл зарим хүмүүс нь болохоор үнэхээр ингээд анханасаа ингээд одоо яа тийм зүгээр ингээд үзэл бодол амар нийлдэг. Одоо нэг цэг дээр ингээд амар гоё уулзаж ойлголцож чаддаг болохоор заавал би бинийгаа ингэж одоо нөгөө нэг эрэгтэй эмэгтэй хүний нүдээр харж татдаг тал илүү. Яг нөгөө нэг хүн найд гэдэг утгаар нь бүр ингээ хүлээгээд авсан. Тийм яг хүнээсээ л шалтгаалдаг ах гэж бодож байна. Тэгээд тэр хүний одоо юу гэдэг яг өөрийн гэсэн одоо үзэл бодол тэрнээс нь л шалтгаалах гэж. Надад бол байгаа гэж би бодож байна. Чамд ихэнээс байгаа яа. Байгаа. Найз залууч гадна. Байгаа тийм. Тэгээд ер нь за үргэлжлүүлээ явъя чи яасан. Миний бодлоо надад эрэгтэй найз байгаа. Тэгтээ яг ч юм ингээд найзлж байгаа хэрнээ найзлах хугацаанд ингээд жоохон дасаад ирэхээрээ жоохон крашлах маягаар тийм болсон гэх юм уу миний хувьд. Тэр чинь аль дээр үчтэй жоохон хүүхэд байхад. Тийм болохоор яагаад ч юм яалтчгүй л эрэгтэй хүмүүс яг найз яг цэвэр найз гэхээр надад ерөөсө боломжгүй юм шиг санагдсан баггүй юу?
Нөгөө ингэдэг штэ. Жохон нэг тийм крашин одоо нэг хідэн хувь байж ээж найзлна. Одоо нэг тийм хүмүүс тэгж хэлээд штэ. Жохон таалагддаг. Жохон ингээд хамт байхад гоё. Тийм байж ээж одоо ингээд татагддаг гэх юм бол арай жоохон болохгүй болчихно тий. Одоо нэг жоохон таалагддаг байж ээж ингээд одоо эрэгтэй эмэгтэй хоёр бие биендээ ингээд амар гоё найзалж чадна. Тэрнээс бол сүүлд угаас нэг нөгөө Facebook-аар нэг чаленж явсан байсан шүү дээ. TikTok-оор the best friend урал дээр нүсгэд гисэн. Тэгэхэд дийлийнх нь амар acceptable хүлээж авсан болохоор тэгэхээр аль талаасаа бас нэг тодорхой хэмжээгээр юм хүлээгээд тэгсэн мөртлөөсөө нэг амар илэрхийлдэггүй. Гэтэ яг friend zone гэсэн юм а барьчаад тийм шиг санагдаад байна. Гэтэ тийм. Гэтэ яг feel up болж байгаа хүмүүс нь бас өөр л ахтай. Яалтчгүй хүнээсээ л болж байгаа момент тийм л ах тий. Гэтэ одоо эрэгтэй эмэгтэй хоёр ингээд найз байна гингууд. За дийлэн хувь нь эрэгтэй нь бол нэг жижигхэн краштай ер нь бол байдаг бах тий. Одоо нэг таалагддаг. Тэгээ хилчгийнгүү эмэгтэй хилчгийнгүүд нэг жоохон анигдах гэдэг. Тэгэд ингээд жоохон хилч чадахгүй зүгээр эрэгтэй хүмүүс нь ер нь бол ингээд за хэлэхгүй найзууд хിവэрэ байя гэд тиймэрхүү аль ер нь бол тийм дийлэнх нь бол жижигхэн краштай л найзалдаг бах гэж үү. За хэрвээ хоёулаа ингээд найзууд байлаа, хоёулаа бие биендээ ингээд таалагддаг. Тэгээд та нар ингээд сэтгэлээ илчилсэн дээр гэж бодож байна. Одоо жишээлбэл манай сонсогчид ч юм уу ирээдүйн сонсогчид тийм найзтай байвал тэднэрт хандаж хэлээсээ эсвэл friend zone-д үлдсэн дээр тэр бас яг л хүннээсээ хамаа. Гэхдээ яг бид нар өөрсдийнхөө үдлийг хэлж байгаа юм чинь тухайн хүн бас өрөөл шийдэх байх. Гэхдээ нэг юм сонсчод юм байт юм байна гэж бас бодвол дараа нь тэгэхээр нөгөө нэг friendship-ийг алдчих юм шиг санагдаад нэг юм тийм нэг юм айдас байгаа болохоор хэлж чаддгүй. Гэхдээ миний хувьд болохоор илэрхийлсэн дээр байдаг тэгэнгуутаа хэлэхдээ ийм юм байдаг. Гэтэ хоёул хэрвээ бүтгэрөө сайн нэстайгаа өрхөл гоё байсан. Тэгээ яг тэгээд агуулж тийм тэгэнгуутаа болохгүй гэх юм бол хоёлаа ингээд үр найзуудаа байна гэдгээ бас хилцээ тэгсэн амар дээр байдаг баха. Би л гэсэн сэтгэлээ илчилсэн л дээр ах гэж бодож байна. Удаан хүлээж авахын орон зүгээр эхлээд хин яг ямар зоонд байна тэрийг хэлж мэдээд тэгээд болохгүй бүтггүйгээ эхлээ тэгэл go on. Гэтэ яг бас цагаад болохоор моментн дээр яадаг юм байна тийм цаадулчин бас хэцүү шүү. Толгой бай асуулт байна уу тааш. Надаа найзуудын friendship-ийн асуултууд байна. Тэстэй тэрийг л ярина штэ. Тийм. Та хоёроос ингэж асууя. Найзууд дундаа ийм найзтайгаа яг тийм хайр дурлалын харилцаанд орж исэн үү? Өрхөж үзчихсэн үү? Яг найз явж байгаад. Өрхөжсэн. Тэгээд бусад найзын хүрээлэл дунд одоо та хоёр байдаг. Тэгээд та хоёр үргэсэн гэсэн үг үү? Одоо ингээд одоо тийм олон найзуудаараа байна шүү дээ. Одоо friends шиг одоо ингээд 6-7 удаа нийлдэг тийм. Тэр long distance relationship байсан л та. Тэгээд ямар ч зүйл үргэж үтсэн найз байж байгаа. Найз байж байгаа тийм. Үргэж үтсэн. Тэгээд буцаагаад найзаараа үлдсэн үү? Бүр хизээчээд ингээд дуссан уу? Найз ч байсан. Одоо багаа. Тэгээд сүүлдээ ингээд найз болсон дээр яалтч үү тэгээд найз хонтоо болоод тэгээд баярлж. Тэгэхээр бас яг найзууд байж байгаад яг сэтгэлдээ болж үтсэн бас гоё юм билээ. Тэгэхээр бас ингээд найзууд байж байгаад харилцаа нь эхлүүлээд ингээд орчхоор нөөтөнд бүтэхгүй ч юм уу аль нэг нь хүлээж авахгүй бол ингээд хизээж буцаад байсан шигээ байж чадахгүй байдаг айсаал яг үнэн л ах тий. Тэр бол юм баха. Яаж бодсон? Үгүйд тайлгаж болно. Яа хоёулаа хичээвэл бас болох л ах л та. Тийм. Тийм. Би нэг юм ярья. За. Би нөгөө Sheldon-ийн кино үзсэн гэсэн чинь сүүлд гарсан. Тэр гей залуучууд гэдээсэн. Тэрэндээ ингээд нэг тийм парти болж байгаа байхгүй юу? Тэгээд гей найзууд нь бүгд ирж байгаа. Тэгээд нэг тийм тоглоом зохиодог байхгүй юу? Тэгээд тэр нь юу вэ гэсэн чинь ингээд өмнө хайрлж исэн хайртай хүн лүүгээ залгаад одоо холбоог байгаа шүү дээ. Хайртай хүн лүүгээ залгаад хайртай гэдгийг нь юусоо мэддэггүй байсан хүмүүс рүүгээ залгаад нөгөө хайртай гэдэг хэл гэдэг байхгүй юу? Тэгээд нөгөө найзууд нь ингээд хосоороо ирсэн байгаа шүү дээ мэдээж. Тэр партийн дээр
Тэгэл ингээд нэг нэгээрээ залгадаг байхгүй юу? Тэгээд тэр нэг залуу жишээлбэл ингээд залгаж байгаа найз руу гэж өмнө хайртай байсан банд руугаа тэгээд ингээд боддоо тэр банд нь ямар ч тийм мэдээгүй тэгээд та хоёрт ч гэсэн тийм хүн байвал яах вэ? Жишээлбэл та хоёрт ингээд амар сэтгэлтэй байсан гэхдээ ерөөсөө ихсэлж чадаагүй ингээд амар харамсдаг тийм тэгж амьдэрдэг гэхээр амар өрөвдөлтэй санагцсан надаа. Гэтэ тэр чинь болохоор яг хүүсийн юм дээр юм шүү дээ. Эрэгтэй хүн дээгээд хоёр бол тэгэхээр бас эрэгтэй хүн юм уу эмэгтэй хүн гэх үү? Үгүй тэр бол хамаагүй зүгээр л одоо та хоёр жишээлбэл нэг та хоёрыг ч гэсэн одоо хүртэл ингээд сандаг, өгүүлдэг, хайртай гэдэг хэлж чадаагүй ингээд тэрэндээ харамсаад байдаг тийм хүмүүс бас байж болно шүү дээ, тий. Яг тэр утгыг бас амар гоё харуулсан байлаа тэр кино. Тийм болохоор яг тухайн мөчтэй бас сэтгэлээ хэлэх ёстой гэдэг юг point-ыг амар гоё харуулсан байлаа. Бас их юм бодволдог. Аюу гоё кино байлаа. Boys in the Band хаа та хоёр үзээрэй за. За. Хоёрыг ингээд бас тийм баха. Яг ингээд хилээд бүтэхгүй ч байсан хилээд дараа нь хэлэхгүй явдаа ч юм уу те. Дараа нь ингээд зүгээр тэгж харамсаж зүгээр хилээд тийм. Хилээд зүгээр бүхнийг дуусгах ч юм уу те. Тийм. Тэр нь баг угаасаа нэг хийсний дараагаар тийм юу ч нэгтэй гэж амар нэг гарын тасарч унахгүй нэг нүдэн сохорхгүй тийм болохоор зүгээр хилцэн тэгэл угаасаа дараа нь тийм амар сүртэй тийм амьдрал сүрүүлсэн тийм болохгүй болохоор тэгээд хийсэн. Тэгээд надад болохоор тийм юм байхгүй ирээдүйд ихтэй байж болох юм шиг санагдав. Яг л энэ бас жоохон насных юм шиг санагдаад магадгүй ингээд явж байгаа ингээд бүр хитрхи ингээд нэг тийм одоо нөгөө намсон гэж ярьдэн штэ. Тийм гот бас нэг амар арай л хоёрыг тунгаадаг болдог ч юм уу. Зүгээр үедээ болохоор бүр очил хилчдэг юм л байсан. Тэгээ одоо болохоор яг хэрвээ тийм хүн гарч ирвэл бас жоохон бодох бах яг тэгэж өмнө хоёр л ингээд залгаад нэг хүн залгаас ингээд гівгүй тэгж хэлээс та хоёр ямар байдлааргүй. Би ингээд чамааг одоо энэ олон тийм байлаа гэж санах. Тэгвэл ямар ч харилцаагүй нэг таньдаггүй хүн тэгж хэлэх юм бол жоохон эвгүй баха. Жоохон айх бах. Тийм яана ингээд баг айгаад энэчтэй юу яриад байна гэхэд таньдаг найз яаж яагаад яг ингэсэн бол тэгэл. За тэгвэл эсрэгээр нас уу та хоёр тийм хүн байгаа юу? Одоо хүртэл харамсаж байгаа. Юу хайртай байсан. Гэтэ ингээд өстой хэлэхгүй яваа тэр үед гэж одоо хүртэл харамсаж байсан тийм хайрцаа байсан уу? Тийм хүн одоо хүртэл байгаа юу? Хоёулаа дуугаа одоо. Би нөө бэкинг хариулчих юм болоо гэж бодоод байсан. Байхгүй штэ энэ ч одоо. Одоо мэдээ хайрлах гэхдээ ингээд амар хайрлж байсан тухайн үедээ те амар одоо хааж гисэн сандаг ч юм уу те. Ингээд амар харамсдаг тийм хүн байгаа хүн гэж те тийм харьцаа байдаг. Байхгүй надад бол нэг байхгүй юм байхгүй тий. Хилцэн мөртлөөсөө харамсдаг харилцаа бол байгаа. Юу гэсэн үг юм хилцээд харамсдаг хилсэндээ харамсдаг гэж юу? Үгүй хилцэн гэхдээ одоо бүр амар их одоо хүртэл хайрладаг гэсэн үг юм уу? Тийм. Хилээд үерхсэн хамт байсан уу байсан. Гэхдээ залсан. Гэхдээ одоо хүртэл хайрладаг. Гэхдээ амар жинхнээсээ хилээд ингээд одоо хилээд та хоёр ингээд үерхснээрээ одоо ингээд хэлсэн нь ер нь зөв байсан гэдтэй гэж ойлгож байна. Зөв бах. Шууд хэлсэн зөв. Тийм. Тэгээд би аваад тэр нөгөө long distance relationship гэдээсэн штэ. Тэгээд тэр залуу тухайн үедээ тэгээд салсныхаа би буцаж үерхий гэж хэлчихсэн байхгүй юу? Тэгээд тэр яг тухайн үедээ хэлээгүй амар харамсдаг. Тэгээд яг хэлэх гээд ингээд зориг гаргаад хэлэх гэсэн чинь найз охинтой болцсон байсан. Би яг одоо ер нь энэ таар бичүүл юм. Эний одоо захаа бичээ. Юу вэ? Би тийм хайртай байсан шүү хэлэхгүй юу? Хэлж болчихсон чи. Яа, яг тэр кино шиг шууд хэлээ тэг хэлчихэл тусаа. Уучлахгүй наа гомдоос нь уучлахгүй гэж боддгийн тэгээд уучлалт гэснээр надад нэг юм сүүл үед их бодогдоод юу гэсэн чинь монголчууд
байж магадгүй. Эсвэл миний тойрон хүрээлдэг хүмүүс ч байж магадгүй. Ер нь их уучлалт гуйхтаа одоо сайн сураагүй гэх юм да. Уучлалт гуйж сайн сураагүй. Одоо ингээд зүгээр л энгийн жижигхэн юм дээр ингээд уучлаарай. Одоо ингээд гадаад хүмүүс чинь ингээд sorry гэдгээ ингээд байн байн хэлээл юм болгоно дээр sorry excuse me гэж ингэдэг шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд уучлалт гуйж арай сураагүй. Тэр одоо уучлалт гуйх соёл гэх юм одоо тийм сураагүй юм шиг юм даад. Би ч гэсэн тийм даадлаа арай сураагүй. Би ч гэсэн ингээд өөрөө уучлалт гуйх тал дээр амар муу гэдгийг юу нь бол мэдсэн байхгүй юу? Уучлалт гуйж чаддаггүй юм байна гэдгээ. Тэгээд тийм уучлалт гуйх тал дээр ингээд ер нь юу гэж боддог вэ? Хүмүүсийг одоо хүртэл ингээд гомдооцсон мөртлөө уучлалт гуйж гуйхыг хүссэн ч айдаг ч юм уу. Тэр уучлалт гуйх тал дээр ер нь юу гэж боддог? Уучлалт их гуйж чаддаггүй юм. Бардам одоо зоригтой тийм. Одоо харин сураад байгаа шүү. Ер нь бол сураад байгаадаа сурсан дээр авах гэж боддоо шүү. Тийм тухайн яг дараа нь ингээд гуй гэж харамсаж ирснаас юм шууд яг тэр хүний буруу байсан ч гэсэн ингээд ер нь уучлаарай гэд хэлсэн ч нэг буруудахгүй дээ. Тийм. Би нөгөө Friends-ийг үзэл одоо ингээд юм болгоныг амар Friends-ээс сурсан юм шиг. Friends-ийн юм дээр хамгийн юм. Friends-ийг ингээд үзэхээр ингэдэг байхгүй юу? Одоо ингээд юу ч хамаагүй мууталцал бид нэр би чи гэл чи ингэдэг тэгдэг гэл ингээд хэрэлдэх цаашаа үг ингээд хэлэл ингээд гарч явж маавал ингэдэг шүү дээ. Тэгэл дараа нь буцаж очивол намайг өдөр тэгж муухай дуучтаа. Миний буруу байсан, чиний зөв байсан шүү гэдэг заавал хэлдэг байхгүй юу? Заавал хэлдэг. Ялангуяа гэдгээ тийм заавал хэлдэг. Тэнгууд бид нар болохоро одоо ингээд найзтайгаа муудалцах ч юм уу те. Ямар нэг юм болонгууд уучлаарай гэдгийг хэлэхгүй мөртлөө явж байгаа л буцаал ингээд найзалсан байдаг. Буцаал энийг мартсан байдаг байхгүй юу? Тэгсэн мөртлөө яг намайг би тэр үед би муухай ааш гаргасан шүү. Тэр үед би тэр чин сэтгэлээсээ хэлээгүй шүү гэдгийг яг уучлалт гуйгаагүй байдаг байхгүй юу? Тийм. Зүгээр тэр мартсан баг. За тэгээд тийм мартсан. Хоёлаа мартсан гэдэг. Гэхдээ яг тэр болгон дээр ингэж өндөж явсараад ерөөсөө уучлалт гуйж сураагүй байдаг байхгүй. Би жишээлбэл ингэж хамт ингэж roommate-тэй бид хоёр ингэж хаяа ингэ би бинээрээ ингэ ширүүн үг хайх үг гардаг мөртлөө ерөөсөө тэрнийхээ араас ингэж уучлалт гуйдаггүй. Одоо Friends-тэй ингэж харьцуулж явах юм бол намайг түрүүн тэгсэн дуучлаарай би ингэ муухай ааш гаргачлаа гэдэг ч юм уу те. Чиний зөв байсан шүү гэж ингэ хэлдэг ч юм. Тиймэрхүү юм дээр яг монголчууд байж магадгүй эсвэл монголчуудын зам байж магадгүй эсвэл яг бидний юм болов. Наад чинь зүгээр юу ахаа хүмүүжил бас юу дээр хамаатай. Тийм баг те. Тийм зарим хүмүүс уучлахгүй те. Би ч одоо ч гэсэн хүүхдээс уучлах гуйд нь шүү. Ээж нь жоохон буруу муухай аашлаа намайг уучлаарай ээжигээ уучлаарай за гэд ер нь одоо л хүүдэлдэг те. Уучлахгүй. Ер нь багаас нь ер нь хүн алдаа хийдэг тэндээ бас ингээд гимшээд уучлах гуйх нь бас зүгээр хаа. Тэгэхээр тухайн хүмүүжил бас гэж байгаа. Одоо яг миний яг ярмаар болж байгаа юм дорж байгаа хгүй юу? Яг ингээ уучлалын талаар ингээд яриад эхлэнгуут яг соёлын төр хандлагын биш яг орчин яг хүмүүжил нь болоод байгаа хгүй юу? Монголд яг ингээд хүүхдээ өсөж байгаа. Гэхдээ уучлал гуйх гэдэг ямар нэгэн зөв буруу гэдэг хоёр зүйлийг тэр алийн зөв алийн буруу гэдгийг ухамсараад тэр хүн чинь нэг шийдвэр гаргаад буруу байсан бол уучлах нь зөв байсан бол тэрийг бас илэрхийлээ сурч тийм юм сурхаа байд. За жишээ нь нэг ширээнд бүдрээл унж байгаа штеп. Тэгэн гут ширээнд бүдрээл унцахад хүүхдээ нэг ингээд ширээ байдаг шүү юмыг даваа гардыг шүү ийм байхад чиний буруу байсан юм харж яваагүй гэж хэлэхгүй яадаг тэнэг ширээ бэ гэж ширийг зоддог аахгүй харин тийм хамтлагаар ингэж хүмүүжүүлсэн нэгэн гут тэгээд ингээд сургасан болонгууд том болохоро нэг тийм хүнээс хамааралтай тэрэлтийг хэвчтэй ч юм уу те тийм юмд ингээд суулгаад ахаар бас сууд хахаагүй тийм зүг байх хэрэгтэй юм байна шүү дээ тийм 1000 тэгэж юм байгаагүй цамс ахнаас тийм юм одоо юуг нь тавьсан гэх юм уу? Тавьсан гэх юм уу? Тийм. Тэр форматлахаас нааш одоо ингэж вирус нь устгахгүй гэдэг шиг л яг л тэгээс болсон болохоор тэр хүн яг тэгж хүлээж авна. Нэг ч шууд огтхон шууд боох юм бол буруу гэж хүлээж авахгүй. Хоёрдугаар гэх юм бол яг зөвч бай бурууч бай ингээд уучлалт гуйсан дээр бас
амгалан гэж бодож байгаа бол тэр бас нэг амар амиа бодож байгаа асуудал та. Тийм хэрвээ тэр хүнд үнэхээр одоо нэг за яг реалист байдлаар биш. Гэхдээ үнэхээр буруу юм хийсэн байгаа бол бас нэг тодорхой хэмжээнд одоо ингээд нэг минутын чимээгүй байлт ч юм уу те. Секундын бууж өгөлтэй ангуудаа ингээд нөө тайлбарлаж зүйлд амар сурах хэрэгтэй байхгүй юу? Яг тэгвэл зарим нь ингээд юу болсныг мдээгүй гэж ингээд ууралцсан тийм гутаа буруу ойлгосон ч тохиолдол те. Тэгэж амруу ташаа ойлгоцсон явдаг. Эсвэл хамаа нэг хүнээс ингээд сонссон юмараа ч юм уу тэгсэн байдаг. Гутаа тэрэндээ бодохгүй л илэрхийлэхгүй мэж хоёр талаа нэг нь говцсон нэг нь уурлуулсан болов те. Тэгээ уучлахгүйхийг гоё нэг зүгээр нэг өглөөний мэд өдрийн мэд гэдэг шиг гоё хэрэглээ болгож байна те. За та хоёр тэгвэл одоо уучлаарай гэж хэлэх гэсэн шүү дээ. За тэгвэл одоо яг уучлаарай гэж уучлалтыг аваад уучлах тэрний талаар ярих уу? Аим философи юм яриад байна нэ. Тийш. Гомцсон ч гэсэн ингээд уучлаарай гэж хэлээгүй бай заяа өөрт чинь. Гэхдээ тэр хүнийг уучлсан гэдэг бас нэг тэр пис те. Тийм тэрний талаар юу гэж боддог вэ? Эсвэл та хоёр бүр уучлаад гомцсон бүр өмнө олоосоо гомцсон хүмүүс байгаа юу? Яаж төгтөөс сууч юм. Гэрээтэй бас тэгсэн байдаг. Ингээл хүмүүстэй ингээл энэ танд харж байгаа уучлсан гэж уучлаарай гэж заавал одоо нэг шатыг давцсан шүү дээ уучлаарай гэж гуйцсан. За тийм уучлах хоёр дахь шатанда заамаа гэсэн хэрнээ дараа нь ямар нэг юм болоход нөгөөдгөөс ярьдаг. Сүхж ярьдаг. Тэгэхээр тэр чинь нөгөө цэвэр уучлсан биш байгаа байхгүй тий. Тийм тэгэхээр яг чинь гэр бас тэрэнд сурна гэдэг нь өөрийгөө бас амар майндаа амар чөлөөлж байгаа чинь бас ухаан болоод тий. Тэр бол хосын харилцаан дээр их гарч ирдэг баха тий. Уучлаарай гэж эрэхтэй нь гуйнгууд уучлаагийн гутаа дараа нь чи ихэд тэгсэн мэдээ чи гэж уучлсан гингуудаа л нөгөөдхөө яриад идэг. Би бинтэйгээ гомдоосон ч гэсэн дараа нь ярилцаасаа гэж аягүй хүсэж байна. Тэгвэл тэгээд дундуур нь ямар ч хүн орж мэдлээ те ингээд тухайн хүнийхээ яг мэдрэмжийг мэдхгүй яг өөрийнхөө өнцгөөс хараад ингээд бүхнийг шийдээд гомдоогоо дорхин гэдэг бол бас мух байхгүй юу. Тийм болохоор хэр гомцсон ч гэсэн тухайн те бас гоё нөхцөлийг бас үгүй хийж гсэн билүү мэдэхгүй шүү дээ те. Тийм болохоор бас гоё хэдий гомцсон ч гэсэн би бинтэйгээ заавал ярилцаарай. Бас тэр хүн чинь бас өөр өнцгтэй харах өнцгтэй туусан юутэй учраас магадгүй хоёр талд хоёр өөрөөр бодож явж байгаа ч юм уу тэгэл ярилцаал тийм солилцоод өгсөн цагт тэгэл гаргаад орчвол тийм харилцаан дээр л та хоёр одоо ингээд за найзуудыг одоо яг яаж тайлбарлах вэ? Одоо найз гэж яг ямар байх вэ? Найз ямар гэхээрээ сайн найз. Тэр талаар жижигхэн яриа. Миний бодлоор сайн ч бай муу чиний муухай сайн сайхан бүгдийг мэддэг ч байсан нэг дүрээрээ байдаг хүнийг би яаж чинь найзаж хэлнэ. Яг л нэг л дүрээрээ байдаг. Тэ ер нь амар сайн мэддэг өөрийн чинь. Тэгээд юуж болсон тэгээд чиний хажууд байдаг. Чамд чиний таалагдахгүй юм чинь гэсэн шууд хилчдэг. Тэ илэн далангуу тийм хоёр дүрггүй тэр тийм хүнийг би яг л чинь найзаж их бах та. Чиний баттал өгдөг юуж болж байсан. Тэгэхгүй тэгээд зовх үе чинь хаяад явдаг ч юм уу те жаргалтай үед чинь наалдаад байдаг хүнийг бол би найзаж хэлэхгүй. Миний хувьд ч гэсэн яг тэгж л бодож байна. Ингээл угаасаа сүүлийн үед ингээл бодонгууд 10 жилд чинь бид нар ямар гоё найзууд байсан бэ те. Өдөр болгон уулздаг, цаг болгон бичдэг. Одоо найзыгаа ингээл үнэхээр сандаг, уулзахгүй ингээл нэг нь хот одоо ингээл яадаг чинь имлэг твтэд 10 хоног яваад ирэнгуут нь ирээл ингээд уулзалтаа л уйлдаг нэг тийм бүр найз ингээд бид нар ингэ тэгж одоо дотн найзалдаг байсан тий одоо бодохоор тэгэл ингээд найзаа ингээд үнэхээр санаж манаал ингээд уйлж муулдаг тий нэг тийм ингээд найз байдаг ус ингээд байнгын уулздаг бүх юмаа ингээд ярьдаг тий би ингэсэн тэгсэн ингээд баг ингээд бүх амьдралаа ярьдаг тэгээд амьдрал ингээд бид нар чинь ингээд тус тусын амьдралаар ингээд явна штэ тус тусын сургуульд орно өөрийнхөө одоо нөгөө хүсэл зорилго ингээд амьдралынхаа ингээд замыг олох гол өөр хүн болгон өөр ингэ явдаг тий. Тэнгууд ингэ бид нар чинь жоохон хоолтон тий их сургуульд ороод. Тэгээ сүүлдээ ажил дээр гараад гэр бүлтэй болоод ирэхээр одоо нөгөө тэмдэглэлт өдрүүдээр л уулздаг болдог тий. Тэнгууд буцаад ингэ яг ингэ уулзсангууд яг тэр хിവэрэ байдаг тий.
Яг 10 жилд ингээл яадаг байсан. Мэдрэмж өгч байгаа мэдрэмж. Тийм. Тэр нь яг хിവэр яг ингээл очингууд нөгөө л хүн чинь ингээд байдаг. Гой тайван болцтой. Өөрийнхөө тэр л яг ингээд надад амар гой санагдав. Тийм. Бас ингээд Холч бай. тийм холч байрч яг нэг зангаараа байдаг. Миний хувьд болохоор яг тэгэж юу ч тэгэж тодорхойлмаргүй санагддаг байхгүй юу? Үнэн бодит байгаа зүйлэг болохоор шууд ийм байна, тийм байна, тэгсэн учраас ингэдэг гэж хэлүүлсэн амар байдаг. Хүн болгоны өөр зөв гэж бодсон юм өөр. Бас муу гэж бодсон юм нь өөр. Тийм болохоор хүн болгоо өөрний definition хэлэх байх. Хүн болж ингээд төрөөд ийм нийгэмд ингэж нийгэмшээд харилцаанд ороод явж байгаа үед бол хүн хүнээрээ яг дутхгүй байвал айгүй зөв. Гэж боддог. Тэгэхээр хүн эд аялагаар дутаж болно. Эрдэм мэдлэг одоо тодорхой өөрийнхөө шаардлага одоо нөхцөл байдлаасаа ч юм уу хамаарат дутаж болно. Гэхдээ хүн хүнээр ерөөсөө хэзээ ч дутдаггүй. Тэгэхээр тэр амьд байгааг нь мэдрүүлж байгаа тэр бүхэн ер нь бол найз шүү дээ. Тарьдаг цэцгээч миний найз гэж боддог. Өдөр болгон өмсөх дуртай, хуцаа, эмэг зүйлтэй одоо барьж байгаа уцаад гэсэн ч юм уу тийм найз гэж боддог. Тэгэхээр хүн хүнээр харин дутхгүй байх тэр бол найз гэдгээс хав илүү зурх хин нэгэн байна гэсэн юм бодох нь тэр хин ч байж болно, юу ч байж болно, сайн ч байж болно, муу ч байж болно. Гол нь тэр байгаа гэдгийг сануулж байгаа. Өөр философны асуулт юу вэ? Философичоор асуулт юу вэ? Өөр философи асуулт гэвэл зуршил бүтээх групп гэдэг нэг групптэйсэн чинь нэг эмэгтэй тэгээс. За хэрэгжүүлчихээр дээс сул зуршил юу вэ? Миний утасны цэнийг хотослаа. За арахгүй нэг цаг болчихлоо. Зөндөөс ярьлаа. Тэгээ та бүгд ч гэсэн таалагдсан байх гэж бодож байна. Яриа ер нь цаашдаа өрнөөл байвал өрнөөл ахаарай зөндөө олон сэдв гарч ирээ. Хаваалцах зөндөө тийм гоё сэдвүүд байна. За тэгээд дараагийн дугаараар юу ярих вэ? Юу ярих вэ гэхээр дараагийн дугаар дээр бид гурав хамгийн өөртөө тохиолдсон хамгийн бүтлгүү тохиолдол болон бүтлгүү дейтийн хад хоёрх уу? Америкийн embracing moment that юм уу? За тийя. Октоодын галзуу яриа болох болно шүү. Тэгээд за сонсорой бидрийг дагаарай. Subscribe дараарай. Хастроогийн мэдрүүлээд комент бичээрэй. Ямар усгас холбогдож чинь сэтгэлээ асууцаарай. Тэгээд яг одоо нөгөө бид гурав яг холоос ярьж байгаа болохоор бас энэ quality нь бас жоохон муу байж, чанар нь жоохон муу байж магадгүй шүү. Ойлгоорой. Тэгээд удахгүй бас энэс илүү гоё байх болно. Чанарчнаа. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөхүү даа. Тэгээ да. 1 2 3 Пока чика. No, yeah.